үзэгчтэй нэмэлт цаг хөтөлбөр эхлэж байна. За 12 дугаар сарын 6-наас 8-ны өдрүүд Зүүр Хангай аймгийн Улаан цэцгэлэнд бол өмсөн давилтын улсын аврах шалгуулалт тэмцээн болох гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор та бүхний зочинтой уулзаж мэдээлэл хүргэхээр бид студидтэй за тэмцээний зохион байгуулагч нарыг урьсан байгаамаа. Миний урилга хүлээж хүрэлцээрсэн та бүхэнд баярлалаа. Баярлалаа. Тэмцээний бэлтгэл ажил хэр хангагдж байна? Тэмцээний хаалаар юу нэрээ хэлье. За 2014 оны өмсөн давилтын улсын аврах шалгуулах тэмцээн Петцл Монголиа өмсөн давилтын улсын аврах шалгуулах тэмцээн нэртэйгээр 12 дугаар сарын 5-наас 7-ны хооронд Өвөрангай аймгийн Бат үлзий сумын нутаг Орхон голын Улаан цэцгэлэнгийн хүрхрээн дээр болох гэж байгаа. Одоогоор бол бэлтгэл ажлууд бол хангагдаад явагдаж байна. Энэ тэмцээн 4 жилдээ зохион байгуулагдах гэж байгаа юм байна. Тэгээд анхаас тэмцээнийг зохион байгуулахыг гэсэн санааг хэрхэн гаргаж ирсэн юм? Ер нь бас яагаад өмсөн давилтын улсын аврах шалгуулалт тэмцээн зохион байгуулсан юм бэ? За энэ удаагийн тэмцээн маань одоо 4 дахь удаа зохион байгуулагдаж байгаа. Тэгээ одоо урд нь бол одоо 3 жил дараалал хийгдсэн байж байгаа. Бид нар бол анх энэ тэмцээнийг яагаад одоо хийж эхэлсэн бэ гэвэл одоо хаагаас Улаан цэцгэлэг энэ тэмцээнийг хийж эхэлж байна гэвэл 2000 одоо хэд бол бид нар цөөхөл очиж бас Улаан цэцгэлгийн мөсөн авиралтыг очиж хийж байсан. Одоо тэрнээс авч ерөн зүгээр анх санаа аваа. За энэ цааш энэ тэмцээний зохион байгуулъя. Одоо манай Монголд одоо энэ хүү тэмцээний зохион байгуулахад хамгийн боломжтой газар ерөөс Улаан цэцгэлэн тэгээ Улаанбаатараас ойр дөхөн байдаг. Тэгээд тийм учраас саяхнаас одоо 3-4 жилийн өмнө одоо энийг Mongolia Notification компанид одоо миний бие санал тавиад тэгээд бид тэр энийг одоо хамтран зохион байгуулахаар шийдээд одоо тэгээд 4 дахь жилдээ зохион байгуулалт явж байна. Улаан цэцгэлэн сонгосон шалтгаан нь юу? Өөр бас авирах боломжтой мөснүүд манай оронд ер нь хэр илбэг байд юм бол? За яг нь ер нь мөсөн авиралт өөрөө те одоо яг байгалийн мөсөн одоо бид нар ч байгалийн мөсөнд авиралт те байгалийн мөс ч өөрөө хүрхрээний мөсөнд юу эсвэл одоо өндөр уулын мөсөн голын мөсөнд авирах гэх тийм хоёр төрөл байдаг байхгүй. Тэрний одоо яг хүрхрээний мөсөнд авирдаг тийм боломж нь Монголд хэд хэдэн газар уг нь бий. Гэтэ хамгийн одоо Монгол улсын хамгийн өндөр хүрхрээ гэж ярьдаг. Улаан цэцгэлэнгийн хүрхрээ маань өөрөө 24 м. Тэгэд Улаанбаатартай хамгийн ойрхон байгаа тийм одоо эндээс 500 км явж очиж байна. Тэр хүрхрээ маань Улаан цэцгэлэн байхгүй. Тэгэл тэрийг сонгосон. Тэрнээс уг нь Баян-Үлгий, Ховд, Увс гээд газруудад бол байгалийн мөс бол бий 17-оос 36 м хүртэл тийм өндөр мөснүүд бол байгаа. Гэхдээ одоо бид нар бол тэнд очиод тэмцээн хийх боломж байхгүй учраас хамгийн ойрхон газар нь Улаан цэцгэлэн. Мөсөнд авирахад ер нь цаг үе бас их чухал байдаг байх. Тэгээд 12 дугаар сарын 5-наас 8-ны өдрүүдийг сонгох бас нэг учиртай л. Яг нь ер нь бид нар 1 сард авирч үзчихсэн, 2 сард авирч үзчихсэн. 12 дугаар сар бол яагаад сонгосон юм бэ гэхээр гол яг хүрхрээ маань яг хөлдөж эхэлдэг үе. Тэгээ мөс өөрөө тийм зөөлөн байдаг үе. 2 дугаар сар, 1 дугаар сарын мөснөд болохоор жоохон тийм догшин хатуу. Энэ одоо нөгөө бидний хэрэглэдэг одоо гол авиралтын нөгөө айсакс, крампон гэдэр чинь мөсөндөө зоогдож ордог юм бэл. Одоо 1 сар, 2 сарын мөсөнд бол яг мөс тогтож байгаа үеийн мөсөнд бол тэр багц хэрэгсэлтэй ашиглах боломж их өндөр байдаг учраас энэ үеийг сонгож авсан. За 12 дугаар сарын эхний 7 хоног гэдэг юм маань хагас бүтэн сайн маань болохоор зүгээр энэ тэмцээнийг уламжлал болгоод хүмүүс одоо тэдний хооронд болдгийн шүү гэдгийг тодорхой болгохнаас 12 дугаар сарын эхний 7 хоногийн амралтын өдрүүдийг сонгосон. Яг ажлын өдрүүд бас сонгочхоор Улаанбаатараас ч бид нар их хол явж очдог. Тэгэхээр бас хүмүүс ажил цаг заваа зарцуулах боломж нь их бага байдаг учраас амралтын өдрүүдийг сонгож хийж байгаа. Тийм. Ер нь бол их дулаахан үйл болдог болсон. Энэ жил ч гэсэн дулаахан байна. Тэгээд ерөнхийдөө онцгой байдлын газраас нэг гол мөрний ус хөлдөөгүй байгаа шүү гэдгийг анхааруулад байгаа л да. Тэгээд яг энэ 12-6-наас 8-ны өдрүүдэд цагаагаар ямархуу байх төлөвтэй байна. Дээрээс нь яг очоод аюулгүй байдал талаасаа ер нь бас тэмцээн зохион байгуулагчийн зүгээс хэрхэн анхаарч байгаа. За орхны хүрхрээн дээр бол одоо орхны хүрхрээ маань өөрөө хөлдөөд эхэлсэн байна. Бид нар орон нутгийн хүмүүсээс мэдээллийг бол байнга авч байгаа. Эсвэл мөс тогтох явц бол хангалттай явагдаж байна. Яг бол одоо мөс тогтоод хөлдөөд одоо яг энэ эх 7 хоногудад бол цагаагаар нэлээд хүүтэрх юм билээ. Тэгэхээр бол халиа маань гүүгээд орхны хүрхрээний одоо мөсний тогтцол нэлээд өргөн байх шаардлагатай. Бид нар бас тэрийг хүлээгээд байна. Яг тэмцээний үеийн цагаагаарын байдал бол өдөртөө 9-11 градус хүүтэн, шөнөдөө 20-25 градус гэж цагаагаар урьдчилсан мэдээ тийм байгаа. Нартай гэсэн. Тэгэхээр тэнгэр цэлмэг байх юм билээ.
Тэгэхээр бол бас боломж юм. Гэхдээ энэ бол цагаагаар урьдчилсан мэдээ. Гэхдээ ер нь цагаагаар мэдээ үнэн байдаг болчиход байна. Өнгөрсөн 3 жилийн тэмцээнд оролцогчдын тоо ямар хөө байсан бэ? Энэ жил одоо бүртгэл явагдаад дуусна уу? Яг эд дундаа явж байна. Ер нь бас тоон хэрхэн өөрчлөгдөх хандлагатай байна? Бүртгэл бол одоо яг явагдаж байгаа. Анхны тэмцээн бол 33 хүн очижсэн. Хоёр дахь тэмцээн дээр нэг 50 хүн очсон. Нодон бол яг өсөнд авирсан 80 гаруй хүн авирсан юм л. Очсон хүн бол 150 орчим хүн очижсэн. Тэр энэ жил бол тэр тоо бол их буухгүй байх гэж бодож байна. Оролцогч нарын хувьд ямар төрлийн хүмүүс мэдээж мэргэжлийн баг шаардлагатай байна. Тэгээ энэ дээр бол яг бид нар 4 дахь жилдээ зохион байгуулж байгаа учраас урд урдынхаа тэмцээнээс бас нэлээд туршлага сууцгааж байгаа. Тэгээ мэдээд оролцогчд бол яг хуучмал одоо манай уулын спортч бол дотор 2-3 ангилалтай болсон. Өндөр ууланд авирах, хана хаданд авирах, тэгээ одоо дээр нэмэгдээд одоо энэ нөгөө үсэн авирал нэмэгдэж байгаа. Тэгээ манай урд нь уулын спортоор хичээлж байсан хүмүүс мөн тэр хана хаданд авирдаг байсан одоо залуучууд маань одоо их хвчлэн одоо энэ спорт үсэн авирал руу орцгоосон байж байгаа. Гэхдээ энэ дээр яг үсэн авираланд авирд юм аа заавч тэр мэрэгжлийн болсон гэсэн юм бол биш байгаа. Яг одоохонд манай Монголын тамирчдын одоо юм бол одоо тэр дэлхийн одоо том тэмцээнд ордог тэр хүмүүсийн цаанаа арай хүрээгүй. Яг бол бид энэний хөгжил маш богинохон байгаа учраас. Тийм учраас энэ ч орох гэж байгаа хүмүүс бас шинээр орох гэж байгаа энэ тэмцээнд оролцож байгаа хүмүүс бас айж хайлшрах хэрэггүй. Яг бол бүгдээрээ яг одооны байдлаар бол Монголын тамирчид маань ерөнхий нэг одоо хэмжээнд байж заавч тэрнээс одоо нэг тасраа тий тамирчдын ярьдаг тэрнээс тасарсан байгаа гэж. Тийм одоохондоо байхгүй ч нэгнээс айж имэх хэрэггүй зоригтойгоор оролцох хэрэгтэй гэж бодож байгаа. Ер нь бол үндсэндээ та бүхэн мөсөнд авиралтай спортыг Монголд хөгжүүлж байна гэж ойлгож байна. Тэгээд улсын аврал халуурал тэмцээний хийж байгаа юм байна. Тэгээд одоо мөсөнд авиралтай холбоо гэж байна уу? Яг энэ спортыг хөгжүүлэхэд улсын аврал халуурал тэмцээн хийхээс гадна өөрөөр яаж ажиллаж байгаа? За ер нь бол мөсөнд авиралтын холбоо гэдээ бол байгуулагдсан байгаа. Гэхдээ бид нар бол тэдний гишүүн биш. За. Ер нь бол бид нар анх санаачилж энийг зохион байгуулж байсан. Мөсөнд авиралтын холбоо маань өөрөө бидний тэмцээнүүд зохион байгуулж эхэлснээс нэлээд хойхон байгуулагдсан болохоор би сайн яг дотоод үйл ажиллагаа юу болтыг сайн мэдэхгүй. Тэгээ ер нь бол яаж байгаа манайтай бол нэг холбоотой. Ер нь бол яг энэ тэмцээнийг одоо бид тээр яагаад анх санаачлаад ийм тэмцээн хийе гэсэн гол зорилго маань бол одоо тийм энэ мөсөн авиралтын тэмцээн бол одоо цуурлан дэлхийн аваргын тэмцээн, дэлхийн цомын тэмцээн, Азийн аваргын тэмцээн гэдэг энэ тэмцээн маань одоо дэлхийд дээр бусад одоо тэмцээдэд адил байнга жижиг болоод жил болго явагддаг болцсон байж байгаа. Тэгээд энэ төрөл маань одоо саяхан одоо Сочигийн олон болсон шүү дээ. Тэн дээр бүр одоо олимпиад ороход үзүүлэх тоглолтоор орсон байж байгаа. Тийм учраас бидэрт бас их гоё ирээдүй харагдаж байгаа. Бид нар ер нь зөв бидний бодож байгаа гол зорилго бол энэ одоо тэмцээнд оролцох, энэ дэлхийн аварт оролцохдоо хэрвээ олимпиад орчвол энэ тамирчтай энэ залуучуудаа нэг жилийн өмнө, нэг хоногийн өмнө энэ мөсөөр нь авируулж, энэгээр амьсгалуулж, энэгээр хичээлж байгаасаа гэсэн үүднээс л энэ тэмцээнийг одоо жил болгон зохион байгуулъя гэж өөрсөндөө шаардлага тавьж, өөрсөндөө хариуцлага үүрүүлэл одоо явагдаж байгаа. Тэгээд энд бас манай залуучууд маань урамшиж, бид нар ч бас урамтай байгаа. Өнөөдөр одоо тэмцээн маань дөхөж байгаа тийм манай тамирчид энэ тэмд одоо бэлтгэл сургуультай хийж байгаа гэсэн мэдээлэлд маш их ирж хоорондоо маш их өрсөлдсөж байна. Бидний хувьд бас сэтгэл хангалуун байна. Ер нь аливаа спортын төрөлч олимпийн нэгд төрөл болж орохынхаа өмнө бол яг үзүүлэх тоглолтоор орно. Үзүүлэх тоглолтоор орж ийнэ гэдэг чинь олимпийн төрөл болоход тойрсон байна л гэдгийг илтгэдэг шүү дээ. Тэгэхээр ер нь бол ойрхон байгаа юм байна. Манайхан энэ спортоор амжилт гаргах боломж болцоо дэлхийн давцанд ер нь олон улсад ямар хөө байна гэж та бүхэн харж байна. Дээрэс нь хөгжүүлэхийн тулд одоо юу хийх шаардлагатай байна? Ямар төр цагаачдын дэмжлэг тусалцаа. Ер нь шинээр хөгжиж байгаа спортыг дэмжих тал дээр манай төр цаг бол бас жоохон хойроо байдаг шүү дээ. Яг ер нь шинэ чиглэлийн спорт хөгжлийн яг тэн дээр санаа нийлж байна. Гэхдээ бид нэр одооноос яг бодлогын төвшөнд авч хэлцэх хэрэгтэй болчиход байна. Нэгдүгürt яг энэ спортыг хөгжүүлэе гэж бодож байгаа бол тийм ээ. Энэ төв суурин газар одоо хүнийхээ масс дээр төвлөрүүлж бид нар энэ мөсөн хан болон одоо энэ хананд авиралтын ханууд байдаг шүү дээ. Тэр хануудын төв суурин газруудад аль болох одоо төвлөрсөн хотуудаа аймаг орон нутгуудын төвдөө энэ хануудыг байгуулад өгөх хэрэгтэй байна. Тэгэх юм бол одоо энэ спортыг хүүхд залуучууд аягүй сонирхож байгаа учраас энэ массыг далимдуулаад бид нэр тамирчтай бэлдээд байгаа байхгүй. Тэгээд одоо энэ хот улсын аваргын тэмцээнүүд чанарчих тийм нөхцлүүд бол бүрдэж байгаа. Тэгэхээр бид нар бол төр засгийн зүгээс бол энэ яг одоо хүүхд залуучуудад зориулаад энэ өсөн хан
тий. Усан хан ч юм уу одоо тэр зундаа бодвол тэр хан давирлтын хан тий, хадан давирлтын хан гэж байдаг шүү дээ. Тим хануудыг ингээд байгуулад өгчүүл энэ спорт анда өөрөө хөгжөө явчихаа. Тэгээд яг нь ер нь бол манайх ч одоо өвлөлийн олимпиад ороод нэлээд удаж байгаа шүү дээ. Айхтар тийм тод амжилтууд бол гараагүй л байна л да. Тэгэхээр энэ бид нар бол бүх дэлхийн өөрөө нэг төвшөнд байгаа үед тийм Монголын одоо нэг төвшөнд байгаа энэ үед дээр одоо бид нар энэ спортын хануудыг байгуулаад тамирчтай бэлдээд авах юм. Олимпиос ус юм горлох магадлал нөхцөлтэй. Ядаа цагаан хуудас гордохгүй. Тэгээд орчих боломжтой. Ер нь бол манай тамирчид чинь Кирвийн одоо Оросын цувралуудад орж ирсэн, Солонгосын цувралуудад орж ирсэн. Тийм тэмцээнүүдэд бол орж ирсэн байхгүй. Тэгээд бас Францад болж ирсэн усан давирлтын шүүгч нарын нэг сургалт болд. Тэрэн төртөл манай залуучууд оролцсон байгаа. Тэгэхээр ер нь боловсон хүчний хувьд бол бас эхлэл шатна. Тавигдсан гэж хэлсэн юм шүү дээ. Хичээн тамирч юм аа. Яг олон улсын тэмцээнд орж ирсэн хийх ингэж тамирчтай. Ямар амжилт үзүүлсэн бэ? За Кирвд бол Кирвийн тэмцээнүүдэд энэ хүүхд залуучуудын спорт авиралтын холбоо тэгээд манай одоо энэ Өсгөөгийн уулын хөтчийн холбоо тэдний тамирчдаас бол оролцож байсан одоо бас манай Эрдэнэт манай уулын спортч бас их ер нь бол их яг уулынхаа өндөр уулынхаа хувьд бол ерөн зөв дэлхийн жишгт бол одоо тамирчдынх нь одоо бие биелдэр туршлага нь бол тэртээ дэлхийн жишгт хүрсэн байгаа тийм энэ дээр бол манай бас хөдөө орон нутгийн уулчид маш их оролцдог тийм өндөр уулын хувьд одоо ханаа өдрөөч гэсэн одоо манайхаас одоо манай Эрдэнэтийн баг тамирчтай байна бүр хаасан баялагч гэсэн орж эхэлцгээч ханаа одоо мөсөн авиралт руу. Ер нь экстрим спорт за ер нь ч гэлтгүй аливаа спортын хөгжүүлэлт дэд бүтцийн сайн шийдчихвэл аяанда хөгжиж авч тийм шиг байна. Зам талбай одоо цааш чи сая мөсөн хан гэж ярьж мөсөн ханыг босгоход ер нь өртөг мөнгө нь хэр өндөр байд юм бол манайхан одоо босгоод байгуулахад боломжтой юм болов ер нь. Одоо Монгол шиг боломжтой бас байхгүй шүү. 11 сар одоо би нөгөө хиймэл гэдгээр нь яриа л жилийн 4 үйлрэлийн туршид. Биднэрт бол цагаагаар хүүтэн нөхцөл байна тийм ээ. Хүүтэн нөхцөл байгаа болохоор бид нар тэр ханыг заавал тэр заалмаалн дотор байгуулгыг шаардахгүй байхгүй. Зүгээр одоо сайхан өндөр ханаа босгож жагаад усаа асгаал тэгэл одоо үндсэндээ бол болчихж байгаа шүү дээ. Одоо зүгээр энгийнээр ойлгуулах. Тийм их зардал мөнгө шаардах юм биш байхгүй. Ханаа босглоо усаа хөлтөлөө. Тэгээд энэ маань манад бол 11 сараас 3 дугаар сарын 20 хүртэл мөс тогтох боломжтой. Тэгэхээр яг одоо нөгөө өвдөлт хүмүүс нэг гэрте орчдөг шүү дээ. Хөдөлгөөн байхгүй, анхаарал татах юм байхгүй, цагийг чөлөөтэй өнгөрүүлэх одоо боломж байхгүй энэ төрөйг ярьдаг шүү дээ. Тийм биш бай л да тий. Хүмүүсийн тэнд нь хүмүүс авируулаад нэг хүмүүс одоо тэнд нь бас манайхан хэрвээ бид нар одоо ханаал байгуулчихад юм бол тэр сургалт мөрөлтөд зөвхөн байгуулахад бэлэн байгаа байхгүй. Боловсруучч. Тийм боловсруучч юм бол бэлтгэгдсэн байж байдаг. Гэтэ хан байгуулах гээд өөртөө яагаад байгуулчих вэ? Юу ч хийхгүй ингээ яриад байгаа юм бэ гэдээ бас асууж байна тийм. Хамгийн гол нь чинь газар хэрэгтэй юм л тийм газрын зөвшөөрөл тийм. Бид нар чинь зүгээр нэг хүний газар ачаад байгуулцдаг юм гэж буулгагүй л одоо тэгээ бас хэцүү шин. Тэр бол одоо энэ хотын удирдлагууд ч гэсэн энэ талаас нь шийдээд өгөх. Ер нь гэхдээ хандсан уу? Яг мөсөн давирлтын холбооныхаа хандсан гэсэн. Бид нар бас тэдний шийдийг бас харж байна тийм бол хамтраад ажиллаад бэлэн. Угаасаа энэ спортын төлөө хамтарч ажиллаж амжилтанд хүрнэ. Тэрнээс биш бие биендээ ингээд тусдаа явал бүтэхгүй л дээ. Тэр нэмээд хэлэхэд за жишээ нь одоо энийг ганц мөсөн давирлтын тэмцээн гэдгээс нь ойлгохоос гадна энэ бас тусгай сонирхлын аялал жуулчлалын нэг салбар байхгүй тийм. Одоо манайх энэ аялал жуулчлалын газруудыг хараад аялал жуулчлалын газрыг хараад байхад одоо өвөл ингээд яаж юу ихэд учраа олдвол юм шүү тийм. Зөндөө олон сэдв санаанууд байгаа байхгүй юм хийх бүтээх тийм аялал жуулчлал Монголд нэг хэдэн авцраад аялуулгатай тэр өвлийн аялал жуулчлал тусгай сонирхлын аялал жуулчлал боломж зөндөө баг. Манайх чинь өвлийн аялал жуулчлалын ганц өсвөлөдөө мөсний баяр гэчээл тэгээд цаашаа тэгээд цаашаа ингээд зогсчиход байгаа байхгүй. Өшөө энэ тэмцээнээс гадна аялал жуулчлалд өшөө тэр гаднаас хүмүүс авсаад Монголынхоо ханд энэ мөсөнд авируулах тий дээр нэмээд өшөө Монголдоо нэмээд Азийн авар дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулах бас тийм боломж биднэрт байгаа гэж үзэж байгаа. Тэмцээн рүүгээ эргээд ороход оролцож байгаа оролцогчдын тэр тоног төхөөрөмж хэрэглэл юм уу ямар үгүй. Шүү сайхтар үнэтэй өртөг ихтэл зүйлс үү юм шиг. Мэдээж энэ бол дандаа уулын спорт, экстрим спортын бааз хэрэгслүүд бол дандаа хүний амь настай холбоотой зүйл байдаг учраас
хамгийн чанартай, хамгийн үнэтэй, тэр хамгийн өндөр шалгууд бүтээгдсэн байдаг. Тийм учраас энэ уулын багц хэрэгслийн хувьд бол одоо зардал өндөртэй байна. Гэхдээ одоо нэг үеийн бодвол манад бас энэ уулын спортыг ойлгож дэмждэг, өршөөн төрлийг хөгжүүлж хүсдэг бас хувь хүн бизнесмэнүүд их болсон байна. Тэгээ энэ удаа бид нар одоо Пицл, Монгол Пицл гэдэг одоо манай аяллаахан уулынхан бол одоо маш сайн мэднэ. Дэлхийд нэлээд алдартай юм Пицл гэдэг ийм брэнд Монголд ороод ирсэн байгаа. Одоо энэ одоо компанийн хамт олондоо бид нар нэлээд энэ удаагийнхаа тэмцээний зохион байгуулж байгаа юм. Энэ компаниас өгж байгаа бүх Пицл брендийн бүх багц хэрэгслээр энэ удаагийнхаа тэмцээний аюулгүй байдлыг хангах, тийм мөн тамирчид шинээр ирж байгаа хүмүүстээ сургалт явуулах зэрэг үйл ажиллагаануудыг явуулж байгаа маа. За тэгвэл 12 сарын 5-аас 8 болж байгаа тийм. 8 л та юмсан даа. Тийм. Өөр Хангай аймгийн Батүлцэсийн манастар Шулгаан цэцгэлэнгийн мөсөнд 4 дахь удаагийн мөсөнд оролтын улсын аврал шалгалт тэмцээн буюу Пицл Монголиа тэмцээн болох гэж байна. Тэгээд үүнтэй холбоотойгоор та бүхэн нэг зохион байгуулагч нартай уулзуулж бас мэдээлэл хүргэж байгаа. Тэгээд ерөнхийдөө бидний ярилцах цаг бас өндөрлөх төхөж байна. Тийм болохоор одоо сүүлийн асуулт гэхүүдэд хормыг та бүхэнд үлдээж байна. Гэхдээ одоо оролцогч багуудтай хандаад мэдээлэл өгөхгүй. За ер нь тэмцээн өөрөө одоо 3 насны ангиллаар болж байгаа шүү дээ. Эдгэрчүүд, насан туршид 36 нэмэх үе, 36 нэмэх гэж байгаа ахмад гэж ялгаад явах тий. 36 нэмэх ангиллаар ингээ 3 төрөл дээр 36 багц медалийн төлөө өрсөлдөнө. Багийн дүнгээр медалийн чанараар багийн дүн дүгнэгдээд багийн дүн бас дүгнэнэ. Тэмцээний процедурын хувьд бол ийм байгаа. Тэгээд мэдээж тэмцээнд оролцогчид маань одоо 500 км, зарим нь 700 км замуудыг туулж ирж байгаа учраас аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Одоо хол замд явж байгаа тийм ээ. Дулаан хувцлах хэрэгтэй. Машин тэргийнхаа одоо техник ээж бүрдийг сайн шалгаад замдаа сайн яваад ирээрээ. Тэгээд орхны хүрхрэн дээр 12 дугаар сарын 5-нд уулзцаая. Тэнд техникийн зөвлөгөө болно. Багууд аль болох бүтэн багаараа оролцохыг шаардна. Дутуу хүнтэй багуудыг бол багийн дүн шалгаруулахгүй шүү гэдгийг бас анхааруулах хэлчихье тийм. Бүртгэл явагдаад дууссан байна. Бүртгэл бол одоо яг явагдаж байна тийм. Магадгүй бидний ярилцлагыг үзээд бүртгүүлэхийг хүсэх хүмүүс гарч ирэхийг үгүйсэхгүй. Тэгээд хэрхэн алдах вэ? За манай Mongol Expeditions компани руу хандаж болно. 99002282 гэдэг утсаар холбогдож болно. Тэгээд бас тэнд одоо өөрсдөө нөгөө өвлийн үйлрэл тэнд одоо гэр орны асуудал, орон байрны асуудал бас жоохон хүнд байгаа. За. Тэгэхээр ер нь аль болох өөрсдөө майхан сав аваад тий хүнжил бүгийг аваад ирээрээ. Ер нь тэгээ очиод гадаа майхан ханууд хаа. Одоо байгаа боломжоор тий байгаль бол бүгдийн шингээж чадна. Нэгэд одоо мөрөстө зайтай байгаа. Зүгээр өсөнд авирах гэж болж байгаа юм тий. За мөсөнд авиралтын улсын аврал шалгуулах тэмцээний тоодохгүй эхлэх гэж байна. Ямар ч тач мөсөндөө авираад ерөөсөө бүх юм экстрим байх юм байна. Миний ойлгосноор бол. Тэгээд экстрим. Ээлнээс телевиз нэмэлт цаг хөтөлбөр бас энэ мөсөнд авиралтын улсын аврал шалгуулах тэмцээнийг улаан цэцгэлэнд очиж сурвалжлах юм төлөвлөгөөтэй байгаа. Та бүхэндээс эргээд яг энэ мөсөнд авиралтын талаарх болсон нэвтрүүлгүүдийг хүргэнэ. За тэгээд миний урилга билээ авч хүрэлцэн ирсэн та хоёрт баярлалаа. Тэмцээнд амжилт хүсье. За баярлалаа. Өдөртөө та бүхэн үргэлжлүүлээд за Монголын спортын ертөнцид өрнөсөн бас зарим үйл явдлын мэдээллийг хүлээн авч үзээрэй. Олимпийн дэлхийн аваргын хошоо мөнгөн медаль гая тамирчин оюун билгийн Пүрбаатрын нэрэмж тэмцээн 11-р сарын 29-нд спортын тугаартанд болох гэж байна. 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээн эрэгтэйчүүдийн 50, 55, 60, 66 кг хэмжээнд болдгоор онцлогтой гэж болно. 22 хүртэлх насны залуучууд оролцох боломжтой. Хөнгөн зэнгүүд голцоо байдаг болохоор одоо чи манайд юуны шав номын байна, бихүүл байна, төвшин толго байна. Идэрхүү энэ нь бол дэш амт гарч байгаа хүмүүс их байна л да. Энэ ууд нь олжсэн гэдэг. Одоо алтын цагт баатар байна. Энэ бол амжилт гаргаж байгаа хүмүүс өндөр байна. Олон байгаа. Тэгээд дээрээс нь бас хэлэхэд минийх нэг тэмцээний нэг гол болохоор залуучууд 20 насаар болдог. Тэгээд миний гол 22 нас гэж 2 насны зөрөөтэй болдог. Тэгээд ямар онцлогтой вэ гэхээр 20 нас хүрээд залуучууд чинь нэг насанд хүрэж байгаа болохоор амжилт гаргах магадлал бага. Залуучуудаас болохоор тэмцээнд орохоор насны их болтогддог. Томчол явахаар жоохон даруулдаг. Тийм болохоор 2 насны зөрөө гэж оруулж байгаа нь болохоор тэр хүмүүс хоорондоо бас нэг байлганы тэмцээн байх
юутай гэж одоо нэг тэмцээнийг 2 насны зүйтэй бас зохион байгуулдаг. Тийм нэг онцлог байт юм байна. Дэлхийн аврах шалгуулалт тэмцээний хошуу мөнгөн медаль Гая Тамирчин Пүрбаатар 2009 онд зоодог тайсан. Тухайн үед Монголын чөлөөт бүхий холбооноос түүнд хүндэтгэл үзүүлэх зорилгоор энэ тэмцээнийг анх санаачлан зохион байгуулсан юм байна. Хөнгөнжинд шилдэг тамирчдыг төрүүлэн гаргах зорилготой энэ тэмцээнээс олон улсын хэмжээний мастер Номин Бэхбаяр төвшин тулга нарын тэргүүтэй олон шилдэг бүх төрөн гарсан байдаг. Монголын таеквондогийн холбооноос сонгон харахын дөрөвт шинэ клуб байгууллаа. Гэснээрээ энэ дүүргийн хүүхэд багчууд таеквондогийн спортоор хичээлэх таатай нөхцөл бүрдэж байна. Миний зүгээр ерөнхий тооцоогоор бол сонгон хайрхын дүүр хамгийн их хүн ам ихтэй. Тэгээд ерөнхийдөө тэр дундаа гэр хороолоос төлөхөө би гэр хорооллын тамирчдаас төлөхөө бас ирээдүйн олимпикийн аварга эндээс төрөх болов гэдэг үүдээс энэ клубыг төлөхөө байгуулах зорилго тавьж байгуулсан байна. Монгол оронд таеквондогийн 40 гаруй клубт 4000 гаруй тамирч хичээлж байгаа. Бид одоо 15 онд энэ клубүүдийн тоог нэмнэ гэсэн зорилготойгоор ажиллаж байна. Үр дүнтэй гэдгийг мэрэгчлэнүүд хэлдэг. Таеквондогийн спортоор хичээснээр хүүхдэд бие бэлтрийн хувьд өвтгөх хөгжил олгохоос гадна хамгийн чухал нь хүүхдийг хүнлэг ёс зүйд сургахаараа онцлогтой спорт гэж байна. Бага наснаас явах юм бол тамирчид таеквондоор явснаас давуу чанар гэх юм бол авхаал самбаалч, уян хатан иймэрхүү юмнууд тэгээд dig jay гэдэг юм байгаа. Маш их ахмад насныг хүндэтгэх иймэрхүү юм бол таеквондогийн спортоос маш их олж авах болов гэдэг үгдээс таеквондогийн Монгол залуус хүүхдүүдэд эсвэл бага насны хүүхдүүдэд бас нэгдлийн хүмүүжил олгох зорилготой энэ спорт хөгжүүлж байгаа. Намайг Болоотрын Намун гэдэг. Би Олимп клубын тамирчин. Би таеквондогоор хичээлээд одоо яг 1 жил болж байгаа. Тэгээд ер нь тасал сургалтад хаяа шантрах зүйл байдаг ч гэсэн анх яах гэж ихсэн зорилгоосаа санаад өөртөө ер нь зорилгоосаа санаад анх яах гэж ихсэн зорилгоосаа санаад ер нь их хүчээ авч улам шантралгүй сайн бэлтгэлээ хийдэг. Би тэр дэлхийн аварга олж олимпийн бол олимпийн аварга болох зорилготой. Таеквондогийн спорт нь бол бүх талаараа гоё л доо. Бүрдийн амар тулааны төрлөөр биш классик талтай спорт болохоор бүх тал нь таалагддаг. Улсын хэмжээнд Олимпийн таеквондогийн 40 гаруй клубт 400 орчим хүүхэд багчууд хичээлж байна. Ирэх 2015 онд энэ тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа Монголын Олимпийн таеквондогийн холбооноос мэдэгдсэн юм а. Спорт сонирхогч үзэгч та бүхэнд Монголын спортын ертөнцид өрнөсөн зарим үйл явдлаас тавчхан хүргэлээ. Нэмэлт цаг хөтөлбөрийн энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Хамтдаа сонгон үзсэн та бүхэндээ баярлалаа.